Praise the Lord. Эцнийг магтъя. Tonight is a very special night Өнөөдөр маш онцгой орой. because Jesus is here. Яагаад гэвэл Есүс энд байна. He said, wherever 2 or 3 persons gather together in my name, Есүс хэлэхдээ 2 ба түүнээс дээш хүмүүс миний нэрээр I суулгах юм бол shall be би there. тэдний дунд байна гэж We хэлсэн. welcome King Jesus tonight. Есүс бид таныг энэ газар урьж байна. Mongolia welcome King Jesus tonight. Есүс хаан бид нар таныг энэ газар урьж байна. And he is here for a very special reason. Тэр өнөөдөр энэ чинь маш онцгой шалтгааны төлөө энд ирсэн байгаа. In the book of Matthew chapter 28, Матагийн 28 дугаар бүлэг дээр there is a story about Jesus and the disciples. Есүс болон түүний нарын талаар түүх гарч байгаа. It said the 11 disciples went up to a mountain called Galilee. За Галил ууланд 11 дагалдагч нь гарсан байгаа. The mountain that Jesus has appointed for them. Энэ болохоор Есүсийн тэднэрт бүр зориулж өгсөн байсан уул гэж хэлж болно. Now that is here in my Bible, За одоо хэдүүлээ Библиэсээ харъя. but I have to apologize because I didn't quite read it correctly. За тэгтээ би нэг яг зөв уншааг учраас уучлалтгүй хэрэгтэй байна. So I'm going to read it the right way. За яг зөв уншнаа би. Then all the Mongolian believers За тэгээд бүх Монголын итгэгч нар went to Ulaanbaatar, Улаанбаатарт очиод where there is a conference taking place, чуулганд очисон. because that is the place that Jesus has Яагаад гэвэл appointed for тэр them. газрыг Есүс томилсон байсан юм аа. Now, if you wonder why I read the Bible that way, Яагаад намайг Библийг ингэж уншиж байгаа юм бол гэж гайхаж байгаа бол there's a very simple reason for it. маш энгийн шалтгаан байгаа. The Bible is not a history book, Библи бол түүхийн ном биш. even though it contains history. Мэдээж хэрэг түүх дотор нь байгаа. The Bible is His story. Библи бол түүний тухай түүх юм аа. It is the story about Jesus and His people. Энэ бол Есүс болон түүний хүмүүсийн тухай. It is the story about Jesus and you. Энэ болохоор Есүс ба таны тухай ном. It is the story about Jesus and the Mongolians. Энэ бол Есүс ба монголчуудын тухай ном. He has appointed this time and this place for you tonight. Энэ цагийг болон энэ газрыг эзэн тань тогтоосон юм аа. And so verse 17 said, when they saw Him, За 17 дугаар ишлэлээр тэд түүнийг хараад they worship Him. түүнийг хүндэлсэн гэж байна. Then let us give a hand for the young people that lead us in worship Сайн tonight. магтаал удирдсан залуучуудаа баяр хүргэцгээе. They are the next generation of the church in Mongolia. Тэд нар Монголын сүмийн дараагийн хойч юу вэ? And I want to tell you, young ones, Залуучуудаа та нарт хэлмээр. you keep your heart toward Jesus. Та нар зүрх сэтгэлээ Есүс дээр хിവэр нь You're going to байгаарай. go a long way Та нар маш хол явна шүү. because He has a purpose for you. Яагаад гэвэл түүнд та нар зориулсан You will зорилго bring бий. Jesus into your generation. Та нар Есүсийг өөрийнхөө үеийнхэнд авчрах болно. And you're going to see Mongolia rise for the better. Та нар монголчуудыг босч байгааг харах болно. And you're going to conquer the heart of many Indonesians Та нар маш олон малайзчуудын зүрх сэтгэлийг бас because of эзлэх your болно. affection and love for Jesus. Яагаад гэвэл та нар Есүс хайртай I'm учраас. here tonight to bring to you the greetings from the people in Indonesia. За би Индонезийн хүмүүс ард түмнээс та бүхэнд мэдчилгээг хүргэж байна. That is the country that I came from. Энэ болохоор би Индонез улсаас өөрөө ирсэн. I came with their love. Би тэдний хайрыг дамжуулж байна. We have known about you for many, many years. Бид нар маш олон жилийн турш монголчууд та нарыг мэддэг мэдэж байгаад ирсэн. Because you see, you Mongolians occupy the heart of Asia. Яагаад гэвэл монголчууд та бүхэн Азийн зүрхийг эзэлсэн байсан. You have been well known all over the world for a long time ago. Монголчууд та нарыг бол маш урт хугацааны турш дэлхийд даяар мэддэг байсан. When the Mongolian warriors with Genghis Khan cover the whole world and conquer it, Монголчууд Чингис хаан тэргүүтээ дэлхийн талыг эзлэх үед they miss Indonesia. Индонезийн мисэд Because we were in the islands, тэд нар арлад байсан. so the strong Mongolian horses cannot go to the islands. Харин Монголын хүчирхэг морд болохоор арал дундуур орч чадаагүй. Oh, but they went to India and China and Гэхдээ тэд нар Pakistan. энэ эдхийг Хятад, Пакистан All the way зэрэг to Europe they went. Тэгэд Европ хүртэл явсан. Well, we were in the islands, so you miss us. Бид нар жижигхэн арал учраас та нар биднийг зүгээр үлдээсэн. But the story
of the conquering Mongolians reach our part of the world. За гэхдээ тэр агуу байлдан дийлэгч монголчуудын тухай түүх манай ардч бас сонсогдсон. You are a nation of brave people. Та нар бол агуу үндэстэн. You have changed the destiny of nations in the past. Өнгөрсөн түүхээс харахад та нар олон үндэстнүүдийн хувь тавиланг өөрчилж байсан. Unfortunately, it wasn't for good reason for those people you occupy. Тийм сайн шалтгааны улмаас биш. Ягаад бол та нарын эзэлсэн хүмүүс But they all have forgiven you, so don't гэхдээ worry одоо about санаа it. зовлтгүй бүгд уучлалцсан та бүхнийг. Because the past is the past. Ягаад бол өнгөрсөн түүх ардаа But үлдсэн. today, Харин өнөөдөр God is going to do something. ертөнцийн эзэн нэг зүйлийг хийхийг хүсэж байна. And you as Mongolians Харин монголчууд та бүхэн will have the chance та нарт нэг боломж олдох to болно. redeem your past. Өнгөрснөө эргүүлэн авах боломж. You will still conquer nations. Та нар бас үндэснүүдийг дахин эзлэх болно. But this time not to destroy them. Гэхдээ энэ удаадаас устган сүйтгэхийн тулд This time you are going to bring to them the life of the Lord Jesus энэ Christ. удаадаа та нар эзнийх амийг авчрах болно. Nations feared the Mongolians in years past. За тэгэхээр үндэхгүй монголчуудыг сонсох болно. But this time they will love you for your conquering heart that bring the gospel their way. Одоо та нарын эзлэн дийлэгч зүрх сэтгэл болохоор сайн мэдээг авчрах болно. Matthew chapter 28 tell the story Матагийн 28 дугаар бүлэг дээр ийм түүх how гардаг. Jesus met the disciples. Есүс дагалдагч нартайгаа уулзсан тухай. And it said here in verse 17, 17 дугаар ишлэл дээр ингэж гарч байна. many worship him. Маш олон хүмүүс түүнийг Just хүндэлсэн. like we are doing here tonight. Яг саяны орой бид нар магтж байгаатай Oh, адилхан. I wish we go on and on and on here tonight, Өнөөдөр орой үргэлжлүүлэл магтаал байсан бол гэж би бодож байна. worshiping King Jesus, Есүс хааныг үргэлжлүүлэн магтсан бол feeling his presence, түүний оршихуйг үргэлжлүүлэн мэдэрсэн knowing бол his love. түүний хайрыг мэдсэн бол That's what happened with the disciples. дагалдагч нар яг ийм зүйлийг хийж исэн. When Jesus came, they worship him Тэр Есүсийг ирэх болгонд түүнийг магтдаг because he's the байсан. King of Kings. Яагаад бол тэр хаадын хаан? Because of his love, Яагаад бол түүний хайраас he бол deserved to be worshipped. тэр бидний магтаалыг авах ёстой нэгэн. And I enjoy worshiping him together with you here tonight. Тэгээ би өнөөдөр та бүхэнтэй хамт түүнийг магтах үнэхээр сайхан байлаа. But it also said here in Matthew 28, Гэхдээ Матай 28 дугаар бүлэг дээр бас ингэж гардаг. while some worship him, Зарим нь түүнийг магтаж байсан бол some doubted. зарим нь түүнд эргэлзэж байсан. The same disciples Яг л адилхан дагалдагч нар. have two different kinds of attitudes. Гэхдээ хоёр өөр төрлийн хандлагатай байсан байна. Some worship, Зарим нь үнэхээр хүндэлсэн, some doubted. зарим нь эргэлзсэн. So the question tonight is this: Тийм учраас өнөөдөр орой гол асуух ёстой асуулт бол why do they doubt? яагаад тэд нар эргэлзсэн болоо? We know why do they worship him. Тэгэхээр бид нар те яагаад магтсныг нь бол He is the ойлгож King байна. of Kings. Тэр бол хаадын хаан. He's the creator. Тэр бол бүтээгч He's the эзэн. master. Тэр бол их эзэн. He's the savior. Тэр бол аврагч. After all, he came from heaven, Тэгээ тэр тэнгэрээс бууж ирээд born in a manger, малын твшинд төрөөд for the one who owned heaven and earth, тэнгэр газрыг бүтээгч бүгдийг эзэмшигч байсан to have хэмээн. no place to lay down like a baby. Энэ дэлхийд бяцхан хүүхэд болж төрөхтэй хэвтэгч газар That is a байхгүйсэн. terrible sacrifice. Харин энэ бол үнэхээр те золиосын төлөөлөл. That is love. Түүний хайр, That is love that reached down, түүний хайр бидэнд бууж ирж исэн. willing not to find a place Тэгээ түүний хайр бүр хэвтэх газаргүй ч байсан хамаагүй. here on this earth, Тэр энэ дэлхий дээр ирсэн. so that all of us can find a place in heaven. Бүгдийг мөнхийн уст очоод очих газартай болоосоо гэж ирсэн. He died so that we can live. Бид нарыг амьд байлгахын тулд ирсэн. He came as the healer, Тэр эдгээгч болж ирсэн. and many were healed. Харин таныг эдгэрсний дараа Last night, people were healed here. өчтөр орой энд олон хүмүүс эдгэрчээсэн. This morning, people were healed. Өнөө өглөөч бас эдгэрч байлаа. Tonight, you can be healed Өнөө орой та бас эдгэрч чадна. because Jesus is the healer. Яагаад гэвэл Есүс эдгээгч учраас. Now, the disciples worship him Дагалдагч нар түүнийг магтаж байсан. because many has been healed. Яагаад гэвэл олон хүмүүс эдгэрсэн. They have experienced miracles. Тэд нар гайхамшгуудыг өөрийн нүдээр They харсан. have drunk water that was turned into wine. Тэд нар болохоор усыг дарс болон хуурж байгааг харсан. They have seen people raised from the dead. Хүмүүсийг үхэгснээс дахин амьлж байгааг харсан. They ate the bread that was multiplied. Тэр талхыг бүр үржиж байгааг харсан. They have a reason to worship him. Тэднэрт болохоор магтах шалтгаан So хангалттай tonight, as we байсан. worship him, Харин өнөө орой түүнийг магтчих үед I remember the time back in the islands би арлд байсан үеэ сансан. where
God changed water into wine. Бурхан биднэрт бас усыг дарс болгон хувиргаж You ирсэн. see, I came from a very poor island. Би маш ядуу арлаас гаралтай хүн. So in the old days, Тэр бүр дээрөд хуучин үед when we have communion services, бид нар хайрын зог барих үедээ we just take the local rum, бид нар зүгээр yeah. зүгээр ром худалдаж аваад and we mix it a little bit with sugar тэгээ жоохон сахартай холждаг байсан. to lower the alcoholic content Ерөнхийдөө of it. ром ч болохоор юуны архины спиртийг багасгаад And we use it for our communion. за тэгээд хайрын зогдоо шингэлж байгаа But when хэрэглэжтэй. Jesus visited my island Харин Есүс манай арал дээр ирэх үед 51 years ago, 51 жилийн өмнө he told us to take water, биднэрт ингэж хэлсэн усыг pray аваад over it, усан дээр залбир and then he turned it into wine. тэгээд дарс болгож And we use хувиргасан. it for communion service. Тэгээд бид нар хайрын зогдоо үүнийг ашигласан. Just like what he did in the Bible. Яг гэр Библиэлд гарсан шиг юм You see, болсон. Jesus has never changed. Есүс хизээж өөрчлөгдөөгүй. Yesterday, today, and forever. Өчигдөр өнөөдөр ба мөнхөд Also, when we worship him tonight, өнөөдөр орой бидийг магтаж I байх know that that гэсэн. is one reason he must be a worship. Тэр үнэхээр магтаалыг авах нь зохистой гэдгийг би Because мэдчихэв. he changed water into wine. Яагаад гэвэл тэр усыг дарс болгож He made the хувиргадаг. blind to see and the Тэр crippled to хараагүй walk. хүмүүсийг хараатай болгодог. I just came back from Africa, Би саяхан Африкаас ирлээ. in the country of Mozambique with my friends Roland and Heidi Baker. Роланд Хайди Бейкер хоёр найзтайгаа Мозамбикт явж исэн. I think Heidi came and visited you here in Хайди Ulaanbaatar ихч Монгол some ирж years. Улаанбаатарт. God is doing great things in that country. Бурхан тэр улсад маш агуу зүйлсийг хийж байна. The deaf hear. Сонсголгүй хүмүүс сонсгол орж The байна. people are raised from the dead. Үгсэн хүмүүс амилж байна. Millions and millions are coming to know the Lord. Хэдэн сая хүмүүс Есүсийг таньж In мэдчихэв. Mozambique today, Мозамбикт өнөөдөр in Indonesia and many parts of the world. Индонез болон дэлхийн олон хэсгүүдэд Oh, we have a reason to worship God бид нар tonight. Бурханыг магтах шалтгаан үнэхээр байна. Because he raised people from the dead. Яагаад гэвэл тэр үгсдийг амьлуулдаг. Not only Lazarus. Excuse me. Not only Lazarus Аха. was raised from the dead back Аха. then. Зөвхөн тэ хуучин түүхэнд биш. But many are being raised from the dead today. Яг өнөөдөр ч гэсэн маш олон үгсэд I дахин have a амьлж байна. secret to tell you Тэгээд би бас нэг зүйлийг хэлмээр байна. that Mongolia will see Монголчууд people raised from the dead. үгсдийг дахин амьлж байгааг харах болно. Not so that we can get excited. Зүгээр өөрсөндөө гой баярлахын тулд биш. I mean, it's good to get excited. Мэдээж хэрэг ус баярлна гэдэг бол сайхан зүйл. But it's a bigger reason than that. Харин There's a bigger reason than that. тэрнээс илүү чухал шалтгаан байна. So that people will know Тэгхийн бол хүмүүс мэдэх болно. that Jesus, the King of Kings, Есүс бол хаадын хаан гэдгийг. he who is life eternal, Тэр бол мөнхийн ам. is alive and walking among his people Тэр today. өнөөдөр амьд бөгөөд хүмүүсийн дунд алхаж байна гэдгийг мэднэ. I'm a little bit ahead of myself, so let me go би back to the арай story. түрүүлээ явчлаа. Буцаад байранда очиодох юм. Lazarus was raised from the dead. Лазар үхлээс дахин амьлж исэн. And do you know what happened for Lazarus to come back to life? Харин Лазар дахин амьлахад юу болох шаардлагатай байсан бэ? Jesus said 3 little words. Есүс нэг 3 үгийг хэлсэн. Lazarus, Лазар come forward. урагшаа гараад ир гэсэн. Now, let me tell you a little bit about the Jewish tradition. Харин би Евдийн заншлын талаар жоохон танилцуулах When a хэрэгтэй. person died, Хүн нас барахлаар they embalm the person. тэр хүнийг болохоор ингээд тосмосоор They тосолдог. put all kind of Англиан үнэр spices, тослоод тэгээ маш сайхан үнэртэй зүйлсээр тослоод trying to preserve the body. ерөнхийдөө бол тэр биеийг хадгалж үдэх гэж оролдож And they байгаа. have a long linen cloth Тэгээд маш урт мааланган даавуу ороогоод that they used to wrap the body. биеийн тэр чигээр нь ороодог. And when they finish wrapping, За You? нөгөө цогцсон ороогоо дуусхлаар you become a stiff mummy that can't move. тэр үед та болохоор өстой биеэж хөдлөж чадахгүй муми болж хуурдаг. Because wrap you very Ягаад tight. гэвэл таныг бас маш нягт бодсон байдаг. You Эсэд can't орооцсон юм walk, шиг. you can't move. Алхах малах ямар ч боломж байхгүй. Even if you're alive. Амьд байсан ч алхаж чадахгүй заа тэрнтэй. Now, of course, if you're dead, they don't have to wrap you. You can't move. За тэгээд мэдээж та үгцэн байх юм бол таныг ороочлоо хөдлөх ямар ч боломжгүй. But if you are dead and they wrap you, За тэгээд та нас урцсан таныг гадна талаар нь орооцсон бол that is a double impossibilities. тэ маш олон боломжгүй зүйлсүүд байгаа. You can't move because you are dead. Нэгдүгээр та үгсэн учраас Number хөдлөж one. чадахгүй. Нэгдүгээрт нь. Number 2, you can't move because you are dead and they wrap you tight. Хоёрдугаар та үгсэн бөгөөд ороогдсон учраас хөдлөж чадахгүй.
it is an impossible, double impossible За энэ situation. бол хоёр давхар боломжгүй нөхцөл байсан гэсэн үг. But listen to this, my friend. Гэхдээ та нэг зүйлийг сонсоорой. 3 little words. Гурван үгийг хэлсэн. The first one is Lazarus. Нэгдүгээрт нь Лазараа гэсэн. Oh, I can hear the voice of God from the heavens tonight. Би өнөөдөр Бурхны дуу хоолой тэнгэрээс сонсч And гэж байгааг he who сонсч is байна. present here Тэр энэ дунд байна. is calling somebody's name. Тэр хэн нэгний нэрийг дуудаад ах шиг байна. Is calling somebody's name. Тэр хэн нэгний нэрийг He дуудаад said, ах шиг байна. Lazarus, Тэр Лазараа. Pastor Ogie, Pastor Ogie, Оги пастра. Pastor Nara, Нара пастра. Tom, Том. Heidi, Rachel. Рэчел. Somebody, he's calling the name. Tell me Таны what's your нэрийг дуудаж name. байна. Та нарын нэрээ хэлээрэй. Now make sure it is your name and not your neighbor's Өөрийнхөө name. нэрийг зөв дууд, өөрийнхөө нэрийг дуудаараа да хажуухаа хүнийхээ биш. And make sure you don't forget your name. Өөрийнхөө нэрийг мартахгүй байгаараа хүмүүсээ. Because tonight the Master is calling you. Яагаад гэвэл өнөөрөө эзэн чинь таныг дуудаж байна. 1, 2, 3. Let us hear what Jesus said. 1 2 3 гэд Есүсийн хэлснийг Whose сонсгоо. name he is calling. Тэр хэний нэрийг дуудаж байна вэ? 1, 1 2, 2 3. Lazarus. Лазара. Why he called your name? Тэр яагаад таны нэрийг дуудсан бэ? He said, come forth. Урагшаа гараад ир гэсэн. There is something he's going to do. Тэр нэг зүйлийг хийх гэж байна. And the moment he said, Lazarus, come forth. Лазар гараад ир гэсэн чинь Now listen to this. надад сонсоорой. You can't quite read it in the Bible Яг Библиэлд тэгэж нарийн уншихад хэцүү. because the Bible writers Яагаад гэвэл Библийн зохиолчид are very simple in some on the way they tell the story ерөнхийдөө sometimes. түүхийг ярихдаа дэндүү энгийнээр ярьдаг гэж болно. Probably because the writers are males. Магадгүй бичсэн хүмүүс нь ирчүүд байсан баха. Now, you ladies can probably understand this. Эмэгтэйчүүд бас сайн ойлгож байгаах те. If you ask a man, Эрэгтэй хүнээс асуухлаар let us say he just came back from a party. за тэгээд From a party. патинд яваад үдгчлэгт яваад You ирсэн said, гэж Tom, үү. how's the party tonight? За өнөөдөр орой ямар шүү вэ гэж асуудаг. Any man will tell you, Ямар ч эрэгтэй хүн ингэж хариулдаг. it was fine. Дажгүй байсан. Man always give you the short part of the story, at least. Ирчүүд яадаг вэ? Дэндүү товчхон ярьдаг, дандаа товчхон ярьдаг. Now, there are some men that can talk on За and зарим on, ирчүүд аюу чалчаа ирчүүд биэлдэ. but that is the exception. Гэхдээ тэр бол их жиж ховор асуудал. As a rule, Ер нь ирчүүд men are very much to the point. дэндүү товчхонд ярьдаг хүмүүс. They tell you the bottom line of the story. Ерөнхийдөө түүхийн голын яриад тэгэл зогсчдаг. Oh, but don't ask Baggy how is the За party. багийн хчээсээ асуугаад нэмэргүй шүү. Oh, she will tell you that so and so and so were Бүгдийг there. детальтай нь ярьж өгнө. And Тэгээд тэр очоод заяа. the dress or Тэр палаач нь ямар the байсан гэж. pink dress that she Тэр ягаан wear. палаач өссөн. Oh, you should see her hairdo. За өсмөсний засалт нь ста нэрээ. And the new purse that she got. За тэгээд бас шин зүгтэй болсон байлээ. You know, ladies like to elaborate За on the эмэгтэйчүүд story. юмыг маш дэлгэрүүлж ярих дуртай. Is the Mongolian girls Oh, something like that? exactly the same. All right. Монгол охтод ч гэсэн яг адилхан. But you see, the Bible are written by men. Харин Библийн харамсалтай нь ирчүүд биччихэж. So the story is short and simple. Тийм учраас түүхүүд нь дэндүү тавьчихсан бөгөөд ингэ. Lazarus come forth, Пастор Лазар гарч ирээрэй гэсэн. and Lazarus was Тэгээд out Лазар there. гараад ирсэн. Тэгэл болоо. That is the man's way to tell a За story. ирчүүд нэг иймэрхүү байдалтай л ярьдаг. But let me tell you the Mongolian woman's way to Харин tell би the story. Монгол эмэгчээдүүд байсан бол юу гэж ярих байсныг ярив. Jesus spoke Есүс үгээсэн. and said, Lazarus come forth. Лазар чи гараад ирээ All гэсэн. of a sudden, the power of God entered. Тэгсэн чинь Бурхны хүч чадал шууд ороод And he was catapulted out тэгээд of the шууд тэр tomb. газраас бүр ингээд шууд гарч ирээл хүчээр. Now, I didn't say he walked out. Би алхаж гарсан гэж хэлээгүй шүү. Because when you are wrapped like that, Яагаад гэвэл тэгж эсхийгээр you ороод юм шиг just орсон cannot байхад walk ямар out. ч хүн алхаад гарах боломжгүй. That is why the story in the Bible said, Тийм учраас Библи
хэрэгтэй. After Lazarus was alive, Лазар амьд болсныхаа дараа Jesus told them to unwrap Есүс the яасан linen бэ гэхээр cloth. нөгөө боодлын ав гэж хэлдэг оролт. Because Lazarus was catapulted out of the Яг Лазар cave. зүгээр бурхны хүчээр ингээ гаргасан гэсэн үг. It was such a power that took place. Тэр маш их хүч тэр газар явагдсан He was гэсэн үг. alive. Тэр амьд болсон. But he needed to be set free from the linen Гэхдээ тэр cloth. боосон болтноос салах хэрэгтэй байсан. Boy, what a relief. За ямар сайхан санаа амар байсан болоо. The way the woman tell the story. За эмэгтэйчүүд энэ түүхийг Oh, ярихдаа the angels walk around тэнгэр элчтэр хасаагүй and they яваад fly. тэ нисээд And they got the linen cloth тэгээд out. шууд тэ майланган And даавыг Lazarus хайрлаад was twirling. тэгээд тэр өстө бүр эргэлдээд байсан. He almost got a headache. Өстө амар гахалтай байсан. But he was finally okay. За тэгээд нөгөөд чинь нэг юм суллагдаад He called Lazarus' name тэр Лазарыг дуудсан. because he has something important for Lazarus. Яагаад гэвэл тэр Лазар хэлэх нэг чухал юм байсан. There's the release of the power of God like Lazarus has never experienced before. Яагаад гэвэл яг Лазартад хизээч үзэгдэж байгаа бурхны хүч чадал And I'm мэдрэгдсэн. here tonight to tell you, my friends, Өнөө орой би танд хэлмээр байна найзуудаа. on this second conference that we have here, Бидний хийж байгаа хоёр дахь чуулганы энэ үеэр the Revival Fire Conference, сэргэлтийн галын чуулган where Mongolia will be saved, Монгол аврагдах болно. Jesus is calling each one of you, Есүс энд сууж байгаа хүн нэг бүрийг дуудаж байна. and there is a purpose he's going to accomplish. Тэнд зориг би биелэгдэх ёстой. There is a reason many worship him, Маш олон хүмүүс түүнийг магтаж байгаа шалтгаан бий. but some doubt it. Гэхдээ зарим нь эргэлдэж ийсэн. I wonder why they doubt him. Яагаад тэд нар эргэлдсэн бол гэж би гайхаж I байна. know why they worship him, Яагаад магтаж байгаа нь бол because they ойлгомжтой. have been saved, Яагаад бол тэд they have аврагдсан. been redeemed, Тэд нар they have чөлөөлөгдсөн. experienced his power. Тэд нар бурхны хүчийг I мэдсэн. know why you worship him tonight. Та нар бас өнөөдөр орой яа магтаж байгааг би мэдээд A байна. young man from Germany came here over 20 plus years ago. За 20 жилээс дээш өмнө нэг залуу герман хүн энэ ирсэн. His name was Walter, Түүний нэрийг Валтер гэдэг. and he came with some friends. Тэр найзуудтайгаа ирсэн Монголд. And when he came to this nation, Тэр үндэстэн ирэх үед Jesus came with him. Есүс түүнтэй хамт ирсэн. It was the beginning of the move of God in your nation. Тэр үед танаа үндэстэнд бурхны хөдөлгөөн эхэлсэн. And most of you are here today Тэгээ та бүхний ихийг нь because өнөөдөр the сууж gospel байгаа. came to Mongolia. Шалтгаан нь сайн мэдээ Монголд ирсэн учраас You have танд been байгаа. saved. Та аврагдсан. Been filled with the Holy Ghost. Та нар ариун сүнсээр дүүрсэн You have учраас. seen miracles. Та гайхамшгуудыг харсан There's учраас. a lot that has happened here in this great nation. Энэ агуу үндэстэнд маш олон зүйлс болсон. So there's a reason to worship him. Тэгэхээр өнөөдөр орой магтаж байгаа үед But some doubt it. зарим нь эргэлзэж ийсэн гэж гарч байна. That is probably Thomas, you think? Магадгүй та нар нөө Библиэр гардаг Томасыг We бодож always байгаа. call him the doubting Түүнийг Thomas. тэр бүр эргэлзэгч Томас гэдэг. I wonder why some doubt it. Зарим нь яагаад эргэлзсэн болоо гэж би гайхаж байна. Maybe because their minds start working. Магадгүй нөгөөдөлн чинь бодол нь оюун ухаанд They ask ажиллаад эхэлсэн баг. questions. Янз бүрийн асууж эхэлсэн How баг. come Яаж he who came from heaven, Тэнгэрээс ирсэн хүн чинь who is the author of life, тэг бүх амийг анх үүсгэгч нь died? насварчиж байгаа. That's a good question. Энэ бас үнэхээр сайн асуулт. Some doubt it Зарим нь эргэлдсэн. because they have a question. Тэднэрт асуулт үүсчихсэн He учраас told us to go unto all the world. тэр бидний бүх дэлхийд даяар яв гэж He хэллээ. said he came to bring life to the nations. Тэр улс үндэстнүүдэд амийг өгөхөөр ирсэн гэж хэлсэн. But how can we do it? Гэхдээ яаж энийг бид нар хийх юм бэ? We have lived in Israel all our life. Бид нар насан туршдаа Израильд л амьдарч ирсэн. We are simple fishermen. Бид нар зүгээр л нэг загасчд We are not rich people by any stretch of imagination. баян хүмүүс ч янз бүрийн гоё юм сэтгэж чадахгүй. Some of us are not well educated. Зарим маань бараг боловсралгүй. We don't have much experience. Бидэрт нэг их туршлага байхгүй. So how can we accomplish the great plan that God has? Тэгэхээр бурхны агуу төлөвлөгөөг яаж бид нар биелүүлэх юм бэ гэсэн. But that day Jesus came to them. Харин Есүс тэднэр дээр ирээд He saw those who worship him and happy. түүнийг магтаж байгаа баяртай байгаа хүмүүсийг хараад But he also saw those who doubted him. Есүс ихтэй өөрт нь эргэлдэж байгаа хүмүүсийг ч бас Wondering in харсан. their mind, how can he did it? He do it. За тэгээд яагаад түүнийг ингэсэн? Яаж And энийг хийж to чадваа гэж хэлсэн. them, Jesus said this. Есүс тэр хүмүүст харин ингэж хэлсэн байна. All the power in heaven and earth has been given unto me. Тэнгэр ба газар дээрх бүх хүчийг надад өгсөн гэсэн. So
He didn't even bother to address their doubt. За тийм учраас тэдний оюун санаанд байгаа эргэлзээ огт тоомсорлоогүй Есүс. He wasn't concerned about what they think who they are. Тэр тэд нар өөрсдөө юу гэж бодож байгааг Есүс үнэхээр тоохгүйсэн. He knows that some of them feel inadequate. Угаасаа зарим хүмүүс нь эргэлзэж байгааг мэдчихсэн. He knows that some of them are afraid. Зарим хүмүүс нь айж байгааг мэдчихсэн. He knows that some of them doesn't like to fly planes. Зарим нь онгоцоор нисэх дургу гэдгийг хүртэл Есүс мэдчихсэн. And they don't have the money to go to Indonesia. Индонез явах мөнгөгүй эдийн ч He мэдчихсэн. knows the challenge that they have. Тэнд байгаа асуудлуудыг Есүс мэдчихсэн. But he didn't bother. Гэхдээ With those questions. тоогоогүй тэдгээр асуултуудыг. He pointed them to himself. Харин тэднийг зөвхөн өөрлөгөө харуулсан. He is saying to them, Тэр тэдэнд ингэж хэлсэн. I know what you think about yourself. Би та нарыг өөрсдийнхээ тухай бодоос I know what хэлчихгүй. you're afraid of. Та нар юунаас айж байгааг би I мэднэ. know what you're wondering in your mind. Та нар оюун санаандаа юунд эргэлзэж байгааг I би know you're мэднэ. saying, how can it be done? Би үүнийг яаж хийх юм бэ гэж чи хэлж байгааг But би that мэдчихэв. is not the point. Гэхдээ тэр гол нь биш ээ. I'm in front of you. Би чиний өмнө байна I'm гэсэн. Jesus. Би Есүс I гэж was хэлсэн. there in the beginning of time. Би цаг хугацааны өмнө ч байсан. Remember Санаж байна уу? when the world was in chaos? Энэ дэлхий зүгээр оргуу It was хоосон байх үед, darkness хав everywhere. харанхуй байх үед, It was my voice that said, let Миний- there be light. дуу хоолой ам би болог гэж хэлсэн. I Гэрэл am бий the light болог. of the world. Би энэ дэлхийн гэрэл. So I'm not concerned about the darkness that you're worried about. Тийм учраас та нарын санаа зовоод байгаа асуудал дээр би Because санаа when you know зовхгүй. me, Jesus, Яагаад гэвэл та нар намайг Есүс my гэдгийг light мэднэ. will dispel your darkness. Миний гэрэл та нарын харанхуйг арилгана гэсэн. He said, I have all the power in heaven and on earth. Надад тэнгэрт ба газар дээрх бүх хүч чадал бий гэж Yes, хэлсэн. there are many things impossible for you, Тэр та нарт боломжгүй зүйл. but there is nothing impossible for me. Харин миний хувьд боломжгүй зүйл гэж нэг ч үгүй. I have raised the dead. Би үхсдийг I амьлуулсан. have changed water into wine. Би усыг дарс болгосон. I have multiplied the bread. Би талхыг I үржүүлсэн. created the universe. Би орчлон ертөнцийг I hang the бүтээсэн. stars and the moon Би and the бүх sun in the оддыг сар heavens. нарыг бүтээсэн тэнгэрийг. I am life and life eternal. Би ам бөгөөд мөнхийн ам I мөн. have all the power in heaven and on Би earth. тэнгэр газар дээрх бүх хүчийг авсан. So he said, go unto all the world. Тийм учраас бүх дэлхий даяар явах тун гэж He хэлсэн. gave them an impossible task. Тэднэрт ямар ч боломжгүй даалгаврыг өгсөн. Did they accomplish what he told them to do? Харин Есүсийн хэлснийг тэд нар хийх болов. Of course. Мэдээж. Notice this. Энийг анзаараарай та. From all the disciples, Бүх дагалдагч нараас including doubting Thomas, тэнд болон эргэлзэж Томас ч бас орно. after they were filled with the Holy Ghost and fire, Тэд нар ариун сүнс дүүрснийхаа дараа something happened to those 11 and 12 later 11 болон сүүлд нэмэгдсэн 12 дагалдагчдад нэг юм болсон. with their worship and with their doubts. Тэ тэд нар магтчихтаа ч хүртэл Something эргэлжсэн. happened to them. Нэг зүйл тэдний дотор болсон. Because after Jesus told them all the power on heaven is mine, Есүс тэнгэр ба газар дээрх бүх хүч чадал надад өгөгдсөн go гэж unto хэлэхэд all the world and бүх preach the дэлхийд даяар явж gospel. сайн мэдээг тунхал гэж хэлэхэд He told them to wait in Jerusalem. юу ч гэсэн та нар Иерусалим түлээж гэсэн. Why is that? Яагаад ингэж The хэлсэн book бэ? of Acts explain it. Үйлс номон дээр тайлбар нь байгаа. Because when the Holy Ghost come upon you, Яагаад гэвэл ариун сүнс та нар дээр бууж ирээд you shall receive power to be my witness. та нар миний гэрч байх хүчийг авна гэж хэлсэн. And in the book of Acts chapter 2, Үйлс номын 2 дугаар бүлэг дээр the promise of Matthew 3:11 came to pass. яг Матайгийн 3:11 дэх амлалт биелсэн. John the Baptist said to the disciples, Йохан баптист дагалдагч нарт хэлж I байсан. baptize you unto water. Би та нарыг усаар баптизм хүртээж I байна. immerse you unto water. Би та нарыг усан дотор But болгуулж байна. he, Jesus, that will come after me, Харин миний дараа ирэх Есүс will immerse you unto the Holy Ghost and fire. ариун сүнс болон галаар баптизм хүртэнэ The гэж book of хэлсэн. Acts chapter 2 told us the story. Үйлсийн 2 дугаар номон дээр энэ түүх гарч How байгаа the Holy бүлэг дээр. Ghost came to the disciples. Ариун сүнс дагалдагч нар дээр буу ирээд The wind was blowing ариун сүнсний салхи хүлээж and the ирсэн. fire of the Holy Ghost Ариун was сүнсний present. гал буусан. And that is the turning point where the church was born. Харин тэр үед сүм төрсөн анхны том эргэлт And болсон. because of that, Яг үүнээс болж they fulfilled their mission. тэд нар үүрэг даалгавраа биелүүлсэн. So much so Тийм учраас that doubting Thomas, нөгөө эргэлзэж исэн Томас ч хүртэл remember this in the Bible, in history,
Библиэлд түүхтнэр байгаа шүү. Some of the disciples went down to Ethiopia. Зарим дагалдагч нар Этиоп улс руу явсан. Some went to Iran and Iraq of today. Зарим нь болохоор өнөөдрийнхаар бол Иран, Ирак улс руу Some явсан. went to Turkey and the surrounding places. Зарим нь Турк болон тэрний эргэн тойрны улсаар Paul явсан. eventually went to Europe. Харин Паул болохоор Европ руу явсан. They went to the surrounding region. Тэд нар эргэн тойрныхоо улсууд руу явж исэн. But the interesting part of history is Харин this. түүхний маш сонирхолтой хэсэг нь ийм байгаа. The one who doubted the most, Хамгийн хэрэгэлцэжсэн нэг нь Apostle Thomas, Томас илч went the furthest. хамгийн хол явсан байна. He went all the way to India. Тэр бүр энэ төр рүү очсон. And today, Харин өнөөдөр the church of St. Thomas is still alive and well in India. гигэн Томасын сүмгэд өнөөдөр хүртэл маш сайн байгаа хэвээр энэ It has to be so interesting. энэ үнэхээр сонирхолтой байгаа. The one who doubted the most Хамгийн хэрэгэлцэж байсан нэг нь went the furthest. хамгийн хол газар очсон. Why? Яагаад? Because he take his eyes away from his questions, Яагаад гэвэл тэр нөгөө асуултлаасаа сараагаа from his салгасан. own circumstances, Өөрийнхөө нөхцөл байдлыг харахаа болсон. of what he cannot do, Тэр юу хийж чадахгүй вэ гэдгийг of харахаа what he cannot болсон. understand, Юу ойлгож чадахгүй вэ гэдгийг of бодохоо what he болсон. doesn't know, Мэдгүй зүйлээ орхисон. and focus on the one Зөвхөн ганц торын ганц who said to him, түүнд хэлсэн нэгэнд all анхаарсан. the power in heaven and earth has been given to me. Тэнгэр ба газар дээрх бүх хүч чадал надад өгөгдсөн. You shall be filled with the Holy Ghost and fire in a very short time, Тэгээ маш богино хугацаанд ариун сүнс ба галаар and you shall ботлоо. receive power Тэр хүч чадлыг to авсан. become my witness Түүний гэрч болох. from here, Энэ цагаас хойш Jerusalem, Иерусалим, Judea, Юдэ, Samaria, Самар, until the uttermost part дэлхийн of the хязгаар world. хүртэл яв гэж хэлсэн. The power of God make it possible. Бурхны хүч үүнийг боломжтой The болгосон. disciples are ordinary people, Дагалдагч нар энгийн нэгэн хүмүүс. and I'm glad they were. I'm glad they were Тэд нар ordinary энгийн people. хүмүүс байсанд нь ч би баяртай байна. They're normal fishermen, Зүгээр л нэг загасчд. tax collectors. Тэгээ татвар ураагчд. They haven't traveled much. Нэг аялж үзээгүй. Oh, but see what happened, ladies and Харин gentlemen. юу болсон гэж When they received the Holy Ghost and fire, тэд нар ариун сүнс ба галыг хүлээж oh, авсныхаа the дараа fire propelled them further they can ever imagine. гал тэднийг төсөөлөжгүй газрууд руу нь явуулж исэн. I know the power of this, the presence of the Holy Ghost and fire. Ариун сүнс ба баалын хүч чадлыг би үнэхээр мэднэ. I know the story of a young boy. Би нэг залуу хүүгийн тухай He was түүхийг 19 years old. тэр 19 настай байсан. He lived in a very small island, Тэр маш жижигхэн арал дээр sick амьдардаг with хүүхэн malaria for байсан. years. Олон жилийн турш халуун орны But маляр one day өвчнөр he asked өвчсөн. Jesus to come to his Харин heart. нэг өдөр тэр Есүсийг It зүрхсэлтэй changed урьсан. everything. Энд Есүс түүнийг бүр The malaria was өвчсөн. gone. Нөгөө халуун орны 50 өвчийг years илэрсэн. later, he's still healthy 50 жилийн дараа нөгөө хүн I зүгээр know that амьд young хэмээн. man. Би тэр залууг мэднэ. because he is yours truly. Яагаад гэвэл тэр үнэхээр Today, 70 years old, өнөөдөр 70 нас хүрчээ явж байна. I am stronger and healthier than when I was 20. Би 20 настайгаас илүү эрүүл, илүү хүчтэй болсон байна. From the little island in Indonesia, Индонезийн арлаас I have traveled the world. би дэлхийд даяар I явсан. have seen millions come to Би Jesus. хэдэн сая хүмүүс Есүс I дээр have ирж seen байгааг the power of харсан. God. Бурхны хүч чадлыг People харсан. raised from the dead. Үхсдийг амьлж байгааг I харсан. need to make it clear though. Би үнэхээр тодорхой болгох I've never хэрэгтэй. raised anybody from the dead. Би ихтэй хэнийг ч үхлээс амьлуулж I've байгаагүй never шүү. healed anybody. Би хэнийг ч идгээж байгаагүй. I've never performed a miracle. Би хизээж гайхамшиг бүтээж But I have to байгаагүй. tell you the truth. Харин үнэнгийн хэлэх ёстой. Jesus has done it all. Есүс бүгднийг хийсэн. Jesus has done it all. Есүс бүгдийг хийсэн. I didn't do much, Би нэг их юм хийгээгүй but шүү. walk with him Харин түүнтэй хамт and алхсан. introduce him to the sick. Түүнийг өвчтөе хүмүүс I was танилцуулсан. in Dominican Republic Би some time Доминик ago. улсад явж исэн саяхан. I was preaching up front. Би урд гарцсан номлож I байлаа. tell them about my Jesus. Би Есүсийн тухай And ярьсан. after I told them who he is, Тэр хин бэ гэдгийг тухай ярьсны oh, дараа I was bragging about Jesus би big Есүсийг time. магтаж гарсан. Oh, I tell them, Би ингэж хэлсэн. he's the creator of the universe. Тэр бол орчлон ертөнцийн He's the бүтээгч. morning, bright and morning star. Тэр бол өөрийн He's цолмон the гэж savior of хэлсэн. my soul. Тэр бол миний сэтгэлийг He's the аврагч. lily of the valleys. Тэр бол үнэхээр үзэсгэлэн Oh, цэцэгтэй he's айлхан. everything you can imagine him Таны to be. төсөөлж болох бүх сайн Oh, I сайхан бол was тэр. bragging about Би Jesus. Есүсийг магтаж өгсөн. And I said to the people, Тэгээд хүмүүст if хэлсэн. you want to know my Jesus, Хэрвээ миний Есүсийг you make мэдмээр your бол way to the front. нааш гараад
Баатар гэсэн. And after I said that, Үүнийг хэлсний дараа I get out the side door, би хажуу талын хаалгаараа явсан. went back to the pastor's house Пастрын гэрт очиод because Baggy was making this nice soup, so I яг don't want to баг miss it. аюу гоё шүл хийжсэн. And then down the road, Харин тэгээд наашаа in the харсан. middle of the aisle, Яг донд two person in the wheelchair was coming down хоёр нөгөө тэрэгцэртэй хүмүүс ирж ирсэн. because I told them to come to my Jesus. Ягаад гэвэл би тэднийг Есүс дээр эргээ So I left. би өөрөө гараа явцсан. Because I want them to meet my Ягаад Jesus. гэвэл би тэднийг Есүстэй л So as I was уулзсан. sitting in the pastor's house, Пастрын гэрт суудсан. on the way halfway, Яг түр хүмүүсийн талдаа орж би гараа oh, явцсан. my Jesus met them Миний Есүс тэдэнтэй уулзсан. and catapulted them out of the wheelchair. Тэд нарыг тэрэгцрээс босгосон байна. They were instant and totally healed. Тэд нар шууд идэрсэн. And they pushed the wheelchair out the door. Тэрэгцрээ бүр хаалгаар гаргаад хайсан байна. I missed the whole miracle. Харин би тэр гайхамшиг харааг өнгөрцөн шүү. Because on my way to the pastor's house, Ягаад пастрын гэрт орцсон? I saw people pushing the wheelchair. Тэгээ хүмүүстэй нөө тэрэгцэр түлхээд ахыг би So I харсан. said to the people, why do they? Юу болсон бэ? Ягаад энэ тэрэгцрээ түлхээд байгаа гэсэн? Well, they said, I don't know. Мэдгүй гэсэн. We found out later. Дараа нь бид нар мэдсэн. They were sitting in the wheelchair before, Урд нь нөгөө хүн чинь тэрэгцэр дээр сууж исэн but байна. they bumped into Jesus on the way to the front. Замдаа явж байгаад Есүстэй таарсан байна. And everything Тэгээ changed. бүх юм нь өөрчлөгдсөн. Ladies and gentlemen, Ноён татагтай нараа listen. сонсоорой. Listen to the voice of the Master. Хамгийн агуу нэгнийг Pastor сонсоорой. Nara, Пастор нараа. come. Том. Everybody, Хүн бүрээ. hear his voice. Түүний дуу хоолойг He said, сонсоорой. all power in heaven and on earth is mine. Тэнгэр ба газар дээр бүх хүч минийх гэж тэр хэлсэн. I have it all. Би хийсэн гэж I can хэлсэн. raise the dead. Би хүчтэйг I амьдуулж can open чадна. the blind Би eyes. хараагүй нэг I хараатай can save the lost. Аврагдаагүй хүмүүсийг I will аварч save чадна. Mongolia. Би Монголыг аврах болно гэж байна. I will baptize you in the Holy Ghost and Ариун сүнс ба fire. галаар баптизм хүртэнэ гэж байна. I will do it, said Jesus. Би үүнийг хийн гэж Есүс хэлсэн. Never mind your doubts. Та эргэлзэж байгаа бити тоо. Never mind your questions. Янз бүрийн асуултуудаа бүү тоо. From the little island of Timor, Тимор гэж жижигхэн арлаас many of my friends have traveled the world. миний олон найзууд дэлхийд даяар аялсан. And we have seen the release of the power of God. Би бурхны хүчийг чөлөөлөгдөхийг харж байсан. That is wonderful. Энэ үнэхээр гайхамшигтай. But the best story is now. Хамгийн гоё түүх нь одоо болох We гэдэг. are in Mongolia, Бид нар Монгол улсад байна. in the middle of the continent of Asia, Бид нар Азийн бод төв зүрхэнд нь байдаг. north of the Gobi Desert. Говь цөлийн хойд талд нь байдаг. No access to the water. Усанд хүрэх ямар ч арга байхгүй. It is the only few countries in the world Дэлхийд маш цөөхөн тийм улс байгаа. that have no access to the ocean, Шуудтай далайн гарцгүй орон маш цөөхөн байдаг. where it is really, really cold, like Тэгээ last year. дээрээс when I was яг here. өнгөрсөн жишг амар хүйтэн. This year, Pastor Nara and Tom here arranged it that it's warmer. Энэ So жилд I'm нараа very пастор grateful. Тома хоёр маань намайг жоохон дулаахан үед ирүүлсэнд маш их талархаж байна. Baggy and Heidi must have been praying, and all Багийн of you. хайдагч хоёр сайн гуйсан баха. So thank you for your consideration. Намайг бодож үзсэнд маш их баярлалаа. Boy, this is better than last year. Өнгөрсөн жилээс үнэхээр дээр шүү. But the Mongolians, Гэтэ монголчууд what can happen with people like the Mongolians? монголчууд шиг хүмүүс яаж чадвалаа? Live in the tent in the middle of the desert somewhere. Ийм хүйтэн цөл газар тэд нар Монгол гэртэл амьдарч When идэг. it is cold, it is bitterly За, cold. Үнэхээр хүүтэрлээ тис хүйтэн What can болдог. happen with these people? Тэр хүмүүс яадаг болоо? Oh, I'm here tonight to tell you, ladies and Харин gentlemen, өнөөдөр би та нарт хэлмээр байна. it is not where you live Та that нар is going хаана to make the амьдардаг чинь difference. биш. Some of you may have never get out of this country Магадгүй та нарын зарим нь хизээч Монгол улсаас гарахгүй байна. because you're in the middle of nowhere, so to Яагаад гэвэл speak. Монгол улс бол бараг хээр газар Oh, but дунд. Jesus is telling you, Харин Есүс та нарт хэлж байна. from Mongolia, my people will rise. Монголчууд миний хүмүүс босох болно. And if Genghis Khan can go all the way to Poland, Чингис хаан 1200 years Польшд ago. явжсэн бол хэдэн зуун жилийн өмнө the church of Mongolia today Монголын сүм өнөөдөр will rise and reach the nations. босож үндэснүүдэд хүрэх болно. You can do it, Та нар үүнийг хийж and чадна. you will do it. Та нар үүнийг хийх ч болно. Because the Holy Spirit and fire Ягаад бол ариун сүнс ба гал
will bring you to the nations. Та нарыг үндэстнүүдэд аваачих The болно. presence of the power of God Ариун сүнсний хүч чадал will make it happen. үүнийг боломжтой болгоно. I want to tell you tonight, Өнөөдрөөрөө би танд хэлмээр байна. never underestimate my Jesus. Есүсийг хизээж багаар бүү үнлээрээ. Because he said, all the power in heaven and earth is in my hand. Яагаад гэвэл тэр тэнгэр ба газар дээрх бүх хүч миний гарт байна гэж хэлсэн. Never underestimate the presence of the Holy Spirit and his fire. Ариун сүнс ба түүний галыг хизээж багаар бүү үнэл. I would like to illustrate the presence of the Holy Spirit and fire За би ариун сүнс ба галыг дүрсэлж хэлмээр байна. with a picture that I hope you can see За now. нэг зураг харагдах байхаа гэж бодож байна. Agi, can you put up that picture or somebody? За слайд зураг гаргаарай. Where is it? It's Гарсан уу? coming. All right. On the screen you mean, right? Yeah, on the За screen there. за гаргаарай. I think they're working on it. They're working on it. За All гаргаж right. байна. You have to use your imagination. За төсөөлөл ашиглаж хэлцгээе хүмүүсээ. The Mongolians are good in that. Монголчууд төсөөлөлтөө сайн штэ. That's why they conquer the world. Тийм учраас дэлхийг эзэлж Before ирсэн they баг. got there, they imagined what is going to happen. Эзэлхээс өмнө мэдээж төсөөлцөн л байсан та байж таараа. Okay, Agi, I say, can we push that button and За make it happen? аги маань юу болж байна? Нөгөө дэлгэцэн. Almost. Яасан баг гарах гээд байна уу? Техникийн саатал болцсноо. I think so. Problems over there. Oh, some problems. Now that problem is because of the modern world, you know. За одоо тэр асуудал гараад байгаа энэ орчин дэлхийгээс болж That's байгаа. okay. За яах вэ? Hopefully it will work out before the За. night is over. За ямар ч лээсэн гарах боломжтой хаа намайг дуусгаас өмнө. But while they're working on it, За манай техникийн ажиллаж I байгаа. will tell you what it is. Би юу гэдгийг хэлье. Last week, Өнгөрсөн 7 хоногт in the state of New Mexico, Нью Мексико мужид явж they исэн. have what they call the hot air balloon festival. Ямар нэртэй вэ гэхээр одоо халуун шаарны фестивал хийж болдог. So people make balloons from plastic or certain material. За тэгэхээр хүмүүс болохоор нэг агаар юм бөмбөлөг хийдэг. And the Пластмас balloon ашиглаж байгаа. came in different shapes. За тэгээд тэр бөмбөлөг нь янз бүрийн хэлбэртэй. They're huge. Маш том хэмжээний. One balloon can fill up this building here. За зарим бөмбөлөг нь шүү дээ яг энэ заалыг дүүрэхээр том байдаг. Some round Зарим нь бөөрийнхий. and some make to look like a cow. Зарим нь болохоор үнэ мүнэний хэлбэртэй ч And байх all шиг. kind of figures. За ер нь янз бүрийн төрлийн хэлбэртэй. And so last week they gather in New Mexico За тэгээд өнгөрсөн 7 хоногт болохоор Нью Мексико мужид for the суугаад. hot air balloon festival. За тэрийг болохоор халуун бөмбөлөгний наадам гэж шилдэг. So people bring these balloons in their truck and bring them За to тэг хүмүүс the ачааны site. машин зашинараа нөгөө хийсэн том бөмбөлгүүдэд авчирдаг. Now you can see the balloons, the shape of the balloon, За тэгэхээр тэрийг болохоор харах боломжгүй. because it was. Oh, there it is. За гараад ирлээ. Now, those are the balloons. За ийм бөмбөлгүүд хийдэг Can байхгүй you юу? lower the light just? За, гэрлээ Okay, түрүүн now you траач. can see it better. See some around, Зарим нь ийм бөөрийнхий, some looks like a cow. You зарим can нь see одоо that. ийм үгэр мөхөр шиг And хэлбэртэй. there are other shapes, but the photographer didn't capture it. За тэгэхээр ер нь янз бүрийн хэлбэртэй юм байдаг. Now, for the balloon to rise, За тэгвэл энэ том бөмбөлгийг хөөрүүлэхийн тулд it requires one thing, нэг зүйл шаардлагатай. and that is fire. Тэр нь гал. See, when there's no fire, Гал байхгүй л бол the balloon, all those balloons, за энэ бүх бөмбөлгүүд нь were just folded up in the ground somewhere. зүгээр л газар нэг өвхөгдсөн нэг But хачин then they байдаг. lit the fire. Харин тэг галаа асааж эхэлдэг. And the fire blow up the За тэг balloons. гал асаад эхлэнгууд нөгөө нэг бөмбөлөгч нь дээш begin to take shape. хэлбэртэй болж эхэлдэг. But then once it takes shape, Дараа нь хэлбэр дүрсэн гараад you have to ирлээ. let the fire to keep on blowing. Галын улам илүү асаагаад авах хэрэгтэй And the байдаг. hot air, because of the За fire, тэгээд маш халуун уур дээшээ гарсны begin үүднээс to bring the balloon up. нөгөө нэг шар маань дээшээ хөөрдөг. Now the reason they have this festival in New Mexico Шинэ Нью Мексико мужид яагаад энэ наадмыг хийх болсон is бэ because гэвэл in that area яагаад бол тэр газар they have what they call the box wind. Box wind, like blowing wind. за дөрүүлчин юм хайрцаг шиг салхи байдаг юм байна л да. Let me explain it to you, please. Ямар сони юм одоо тайлбарлая.
in two weeks in October, За 10 сарын 2-7 хоногт in the height of 2 kilometers, ерөнхийдөө бол 2 км-ийн өндөрт the wind blow from the south to the north. за салхи нь болохоор өмнөд зүгээс хойд зүг рүү үлээж исэн. And in the height of 4 Харин kilometers, 4 км-ийн өндөрт очих юм бол the wind blow from the north back to the south. тэр өндөрт гарахлаараа хойд зүгээс урд зүг рүү эсрэг чиглэлд салхиж исэн. In a good time, За тэгээд үнэхээр сайн that is цагаагаар constant. энэ бол тогтмол болдог юм солилцоо. From south to the north, Нэг нь 2 өмнөд kilometers, зүгээс хойд зүг рүү 2 км-ийн өндөрт салхилж байна. north to the south at 4 kilometers Харин high. 4 км-ийн өндөрт хойд зүгээс урагшаа. So now Pastor Nara is the owner of this big cow balloon. За одоо Нара пастрыг энэ үхрэн илбэртэй шаарны эзэн гэж бодъё. He was sitting in a box under the cow there. За тэгээд яг доотлолт нэг дөрвөлчин And the fire was бүхээг blowing. байгаа. Тэн дотор суудсан гэж бол тэнд The гал balloon ассан began to байгаа. rise. За нөгөө бөмбөг шаар It нь takes shape хөөрсөн. first, За тэгээд takes shape first, за эхлээд хэлбэр дүрс нь гарч and then ирнэ. it began to rise. Дараа нь баг зэрэгээр And rise. хөөрсөн. Улам дээшээ And хөөрдөг. rise. Дээшээ хөөрдөг. Finally, in 2 kilometers, Сүүлдээ 2 км-ийн өндөрт хүрнэ. the balloon catches the wind. За тэгээд нөгөө нэг шаар чи яг салхинд It туугдаж began to эхэлдэг. go from south to the north. Тэгээд салхиасаа болохоор нөгөө яг урдаасаа хойд зүг рүү явж So эхэлдэг. here's Pastor Nara saying hello to За Нара Baggy пастор and the 2 kids down км-ийн өдрөөс there. хүүхдүүдтэйгээ багийн их чи сайн уу гэж. He's having a good time sailing to the north. За хойд зүг рүү аюу гой нисчихлээ. About 10 kilometers to the north. За хойд зүг рүү 10 км нисээ явсан He чинь pumped up more fire. өшөө гал асаачлаа. The balloon rise to Нөгөө 4 шаар чинь өшөө kilometers. 4 км-ийн өндөрт дэше гарна. And from there it catches the wind Тэр that bring зүгээс it бас back. дахиад салхи үлээгээд нөгөө тал руу явуулна. 10 kilometers this way. За тэгээд 10 км эсрэг чиглэл рүү явлаа. Get the fire down. Тэгээд галаа багсглаа. And you land in the spot or near the spot that you take off Тэгээд some буцаж hours бууж before. ирэхдээ анх нисэн газар руугаа бараг бууж ирдэг. Now this particular hot air balloon За тэгээд яг энэ халуун галаар нисдэг бөмбөлөг нь gave us the illustration, биднэрт нэг зургийг харуулж байгаа. not perfect, of course, За мэдээч хэрэг төгс дүр зураг but гэж the хэлж чадахгүй. idea of what the Holy Spirit and fire want to do in your life and mine. Гэхдээ ариун сүнс ба гал таны амьдралд юу хийхийг дүрслэн харуулж чадчихэв. The disciple received the Holy Ghost and fire in the book of Acts chapter 2. Үйлс намын 2 дугаар бүлэг дээр дагалдагч нар ариун сүнс And they were able to speak in tongues. Тэд нар харь хэлээр ярьж эхэлсэн. Oh, I remember that very, very clearly. За үүнийг би маш тодорхой санаж байна. September the 26th, 1965. 1996 оны 9 сарын 27 байсан. 50 years ago. 50 жилийн өмнө. My friends and I were sitting in the church like this. За найзууд маань бид нар яг ийм сүмд сууж исэн. All of a sudden it happened Гинт нэг зүйл болсон. like it was in Jerusalem. Яг Иерусалимд байгаа юм шиг. The Holy Ghost came. The Holy Ghost came. Ариун сүнс ирсэн. And we heard the sound of the mighty wind. Бид нар маш хүчит хуйсаал ирж байгаа дуу хоолойг That's сонссон. why the title of the book I wrote is like a mighty wind. Тийм учраас миний бичсэн ном маань хүчит It was the шуурга wind мэдсэн of the байна. Holy Spirit. Ариун сүнсний салхи орж And we ирсэн. saw fire in the top of people's head. Тэгээд бид нар хүмүүсийн толгойдоор гал бууж And ирж they were байгааг filled with the харсан. Holy Ghost. Ариун сүнсээр тэднийг дүүргэж And they байгааг began to харсан. speak in tongues Бид like нар they did in the харь Bible. хэлээр яг Библиэлд байгаа шиг ярьж эхэлсэн сэргэлтэн. But then something else Тэгээд happened. бас нэг зүйл болсон. The Lord spoke to us Эзэн биднэрт үгээ and хэлсэн. said, the fire will bring you high Юу ч хэлсэн бэлэр энэ гал та нарыг өндөрт so you can гаргана. catch the wind. Тэгээд та нар ариун сүнсний галыг And барьж the авна. wind will bring you to the nations. Харин тэр салхи үндэснүүд рүү та нарыг авчна гэж хэлсэн. That was 50 years ago. Энэ зүйл 50 жилийн өмнө болсон. The fire of God Бурхны гал brought us to the height where the wind of God is бид нар blowing. Бурхны салхи руу дээш нь өргөсөн. And it carried us to our neighbors. Тэгээд тэр салхи бид нарыг хөршөөдрүүд маань We walked all авчихсан. over the island preaching the Бид нар gospel. бүх арлуудаа тойроод сайн мэдээг тарааж We исэн. went all over my country preaching Бид Jesus. нар манай улс даяар сайн мэдээг And from тараасан. there we went all over the world. Тэнцэнээсээ бид нар бүх улсууд дэлхийн улсууд руу And like it явсан. said in the book of Mark chapter 16, Тэгээд яг Маркын 16 дугаар бүлэгт хэлдэг as шиг they, the disciples, went forth, дагалдагч нар явсан учраас God confirmed his word with signs following. Бурхан гайхамшиг тэмдгүүдээр өөрийнхөө үгийг баталсан. That is why these last 50 years, Тийм учраас саяны сүүлийн we have 50 seen жил God change people's life. бид Бурхан хүмүүсийн амьдралыг өөрчилж байгааг харж байна. Miracles point people to Jesus. Олон гайхамшигуд хүмүүсийг Есүс дээр When авчирч people байна. met Jesus, the healer, they're healed. Хүмүүс Есүс эдгээгчтэй уулзлаар идгэрдэг. When people come in contact with Jesus, the miracle worker, they saw the miracle. Уулзах үед үнэхээр гайхамшиг хардаг. But it is the person of Jesus Гэхдээ Есүс
that make the difference in the life of Энэ бүх people. өөрчлөлтийг авчирч байгаа юм The аа. destiny of nations has been changed. Улс үндэсний хувь тавилан өөрчлөгдөж байна. I talked with a pastor before I came here, Би ийшээ ирэхээс өмнө нэг пастортай уулзаж and байлаа. he said, Mel, after the revival in your island, За тэгээ танаа арал дээр сэргэлт болсны дараа we heard about the Holy Spirit and fire, бид ариун сүнс галны тухай сонссон. and we prayed that the Holy Spirit and fire will come to Vietnam, Тэгээ Вьетнамд ч бас ариун сүнс гал ирэхийн төлөө бид нар залбирсан. in the mountains in the middle of our country. Манай улсад тэ уулан дунд маань бууж ирээсэй гэж гуйсан. And the Holy Spirit came. Ариун сүнс тэгээд ирсэн. And like in your country, Тэгээ яг танаа улсад we are байдаг шиг. baptized unto the fire of the Holy Бид Ghost. нар ариун сүнсний галын баптизм And хүртсэн. he said, so that you know, Тэгээ танд хэлчихье гэж over хэлсэн. 1 million people come to know Бүр Jesus саяас дээш хүмүүс Есүстээр ирсэн when the гэж Holy хэлсэн. Ghost came. Ариун сүнс бид нар дээр ирэх үед And he said, I'm one of them that were touched by the power of God. Бурхны хүч чадал надад хүрсэн. Тэр хүмүүсийн нэгэнд би байна гэж хэлсэн. The Holy Spirit has been at work all over the world. Ариун сүнс өөрийнхөө ажлыг дэлхийд даяар хийж байна. Revivals everywhere have taken place throughout the years. Сэргэлт хаасайгүй болж байна энэ жилүүдийн турш. And for that reason, we can worship Jesus. Тийм учраас бид нар Есүсийг магтах боломжтой. But tonight, ladies and gentlemen, Өнөөдөр орой ноёд хатагтаа нараа is a very special night. маш онцгой орой. You see, the disciples have experienced miracles. Дагалдагч нар гайхамшгууд харж ирснийг та харлаа. They have drink water that was changed into wine. Тэд нар усыг дарсуулж байгааг харсан. They have seen Lazarus raised from the dead. Лазарыг үхлээс дахин амьлж байгааг харсан. They have seen the blind see and the cripple walk. Хараагүйчүүд хараа орж They have heard the word of Jesus. Тэд Есүсийн үгийг It has сонссон. been great. It has been great. Үнэхээр агуу байсан. Over 3 years, 3 жилийн турш they have walked with the Son of God. тэд нар Бурхны хүүтэй хамт алхаж байсан. But this story I told you tonight Гэхдээ сая өнөөдөр оройн ярьсан түүх маань was a defining moment. маш чухал эргэлтийн цэг байсан. It is the moment that changed everything. Энэ бүх зүйлийг өөрчилсөн цэг байсан юм. Because before that moment, Яагаад гэвэл энэ мөчөөс өмнө yes, they see the miracle in Israel. мэдээч хэрэг Израильд Есүсийг гайхамшиг харсан. They see the dead raised in Israel. Тэ Израильд үхсдийг амьлж байгааг харж исэн. They see the blind see in Israel. Сохор хүмүүс хараа орж байгааг харсан. But it is concentrated in a small geographic location. Гэхдээ энэ гайхамшиг газар зүүн жоохон багахан хэсгийг л хамарч байсан. It was good. Үнэхээр сайн зүйл It was байсан. wonderful. Гайхамшигтай байсан. But this moment that they met Jesus Есүстэй ийхүү учирсан мөчөөс хойш was a moment that changed everything. бүх зүйл өөрчлөгдсөн. Because he told them, Яагаад гэвэл тэр тэдэнд you have seen my power, та нар миний хүч чадлыг but харсан. now is Харин the одоо chance нэг боломж to байна. let the world experience my power. Бүх дэлхийд миний хүч чадлыг харуулах цаг болсон Go гэсэн. unto all the world, Бүх дэлхийд даяар явах тун гэж хэлсэн. so that not only here in Israel, Тэгээ зөвхөн Израиль биш. but the people in Ethiopia, Бас Этиопийн the хүмүүс, people in Turkey, Туркчууд, the people in India, Энэтхэгчүүд, the people in Indonesia, Индонезчууд, the people in the Americas, Америкчууд, the people all over the world бүх дэлхийд даяар байгаа will know хүмүүс about me миний намайг мэдэх and the power болно. of my resurrection, Миний дахин амлалтын хүчийг so that мэдэх the болно. Chinese will know Хятадууд ч бас мэдэх and болно. the Mongolians will know. Монголчууд бас мэдэх болно. About 1200 plus years ago, 12-оос 6 жилийн өмнө during the reign of King Kublai Khan, Хувлын хааны үеэр Marco Polo came to Марко Поло Ulaanbaatar, Улаанбаатар хотод ирсэн байгаа. and he met with Kublai Khan. За тэгээд тэр хэдэн зуун жилийн Хувлын хаантай уулзсан. And the king requested Хаан асуусан. and sent a letter back with Marco Polo to the Pope, За to the church, Ромын пап ламд болохоор загтал бичсэн байна. and requested 100 missionaries 100 миссионеруудыг илгээхийг хүссэн. to come to Mongolia Монгол улсад ирүүлэхийг. because the king want the people to know about Jesus. Яагаад гэвэл хаан нь өөрийнхөө ард түмнийг Есүсийг таньж мэдээсэй гэж хүсэж Well, байсан. Marco Polo brought the letter back to Rome. За Марко Поло загтлыг Ромд авчирсан. Instead of sending 100 missionaries, Тэгээд 100 миссионер явуулахын оронд they sent 2. 2 миссионер явуулсан. And those 2 died on the way. Нөгөө хоёр нь замдаа нас орцсон. So nobody came. Тэгээд хэн ч ирээгүй. The people in Tibet Төвдөө харин төвдийн хүмүүс sent 100 monks 100 лам явуулаад
to Mongolia. Монгол руу илгээсэн. You know what happened? Тэгээ юу болсныг та нар мэдж The байгаа. gospel never ever changed. Сайн мэдээ орж ирээгүй. But the Tibetan monk came with Төвдийн Buddhism. лам нар буддын шашныг дэлгэрүүлсэн. Can you imagine Та төсөөлж чадах уу? if the church have sent 100 missionaries? Тэр үед сүмийнхэн 100 миссионерийг What явуулсан would have бол happened to Mongolia? улсад юу болох байсан болоо? Oh, for 1200 years we missed the opportunity. Тэгэхээр 400 жилийн турш бид нар тэр боломжийг алдсан But байна. ladies and gentlemen, Гэвч өнөөдөр ахын дүүс нараа tonight is the defining night. өнөөдөр тэр эргэлтийн мөч ирсэн. The church missed the opportunity long time ago. Сүм маань маш олон боломжийг эрт цагт But I'm here алдчихсан to байна. tell you, Харин өнөө өрөө би танд we хэлмээр байна. cannot afford to miss the opportunity tonight. Бид нар өнөө өрөө энэ боломжийг алдах ёсгүй. We must allow the Holy Ghost and fire Бид нар ариун сүнс ба галыг авах ёстой. to send the Mongolians Монголчуудыг илгээхийн тулд into the nations. үндэснүүд рүү. Because that is your destiny as Яагаад гэвэл энэ Mongolians. та нарын хувь тавилан монголчуудаа. You are descendants of nation conquerors. Та үндэснүүдийг эзлэгчдийн удам. You survive the harshest condition. Та нар маш хэцүү нөхцөл байдалд амьдарч чаддаг. You pay the price. Та нар маш том төлөөсийг You go төлсөн. the distance. Та нар алсын зай And юу you гэдгийг change the мэднэ. destiny of nations. Та нар улс үндэстнүүдийн хувь тавиланг өөрчилж And now is байсан. your time to do the same. Харин одоо дахиад үүнийг хийх цаг болсон. Only this time you're going to bring the gospel. Гэхдээ энэ удаадаа та нар сайн мэдээг This авчрах time you're болно. going to bring life. Амийг авчрах болно. This time you're going to bring Jesus. Есүсийг авчрах болно. This time you're going to lay hand on the sick and the sick shall recover. Энэ удаа та нар өвчтнүүдийг эдгэх болно. This time you're going to see Jesus raise the dead. Энэ удаад Есүсийг үхсдийг амьлуулж байгааг харах болно. For 20 plus years, 20 бөгөөд түүнээс дээш the Mongolian church has existed in this great Монголын nation. сүм бий болсод байж байна. And for that I worship Jesus and thank him. Би үүний төлөө Есүст үнэхээр их талархаж But байна. tonight, ladies and gentlemen, Гэхдээ өнөөдөр орой Jesus said, Есүс хэлсэн. all the power in heaven Тэнгэр ба газар дээрх бүх and on хүчийг earth дэлхийд дээр байгаа бүх belongs хүчийг to me. надад өгсөн. I want you Mongolians Би та нарыг to go монголчуудыг unto all the world and бүх preach the дэлхийд дээр gospel явж сайн мэдээг түгээгээсэй гэж хүсэж because you байна. are my people. Яагаад гэвэл та нар миний You are хүмүүс. nation conquerors. Та нар үндэснүүдийг эзлэгч And you're going нар. to change the destiny of nations. Та нар үндэснүүдийн хувь заяаг өөрчлөх You are болно. my ambassadors. Та нар миний элчин сайд. And I will make it possible for you. Та нар одоо би боломжтой болгоно. Some doubted that day Тэр өдөр зарим нэг нь эргэлзэж байсан. because they wonder how can fishermen Яагаад гэвэл зүгээр нэг загасчид go to the nations? үндэснүүд рүү яаж явах юм бэ гэж бодож How байсан. can Mongolians Монголчууд went to the nations? үндэснүүд рүү яаж явах юм бэ They гэж бодож did байсан. in the time of Genghis Khan. Чингис хааны үед явж исэн шүү дээ. Just with the horses, they conquer nations. Тэр үед зүгээр морь унаал дэлхийг эзэлсэн. Oh, with the cars and the aeroplanes of today. Харин өнөөдөр машинтай онгоцтой юм чи. With the presence of the Spirit of God. Бурхны сүнсний оршуутай юм чи. And with the fire that raised that cow. Тэр үнээг нисэж байгаа гал та нарт байгаа юм God's чи. going to raise you up Бурхан та нарыг өргөж чадна. where you can catch the wind of the Spirit. Та нар сүнсний салхин туугдах And that боломжтой. wind will bring you to the nations. Тэр та нарыг үндэснүүд рүү аваачих болно. Yes, you can stay here Та нар энд үлдэж болно л and доо. be healed. Эдгэрч болно. You can stay here Энд үлдэж болно. and receive the miracle. Гайхамшуудыг харах But боломжтой. let me tell you something better. Гэхдээ энээс илүү You дээр receive зүйл that байна. miracle and healing here Энд эдгэрэл авсан and чинь allow the fire to bring you high. харин тэр галыг асаагаад дээшээ Then you хөө. can, the wind can bring you to the Ариун nations. сүнсний салхи таныг үндэснүүд рүү And wherever аваач. you go to the nations, Тэгээ та үндэснүүд рүү очиход you bring healing, та эдгэрлийг you аваач. bring life, Амийг аваач. you bring salvation, авралыг аваач. you bring Jesus to the multitude. Есүсийг аваачих болно та. Ladies and gentlemen, Ноёд хадагтаа нараа. this is your destiny. Энэ бол таны хувь заяа.